Step Gold хувьцаат компани байгаль орчны бодлогоо чанд сахин биелүүлж, жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тогтмол 80-аас дээш хувьтай үнэлүүлэн төлөвлөгөөнд тусгагдсан олон талт ажлуудыг амжилттай гүйцэтгэдэг. Эдгээрийн нэг жишээ бол тосон хулстай байгалийн нөөц газрын унган төрхийг хадгалах, биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэх үе шаттай ажлууд юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дүүцүүлэн хамгаалах ажилд тусгагдсан тосон хулстай байгалийн нөөц газарт Монгол тарваг нутагшуулах, шувууны үүр суултуур байгуулах, ажиглалтын цамхаг барих гэх зэрэг ажлуудыг орон нутгийн байгаль хамгаалагчид байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэжээ. Алтан цагаан уурхайн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дүүцүүлэн хамгаалах ажлын хүрээнд тосон улсад шувууны суултуур, шувууны үүр, за тэгээ ажиглалтын цамхагыг хийж суурилуулсан байгаа. Харин энэ жил буюу 2021 оны байдлаар тухайн шувууны үүр, шувууны суултуур, ажиглалтын цамхагыг хянах, шалгах ажил хийгдлээ. За энэ ажлын хүрээнд шувууны үүрнүүд маань бүгд эзэнтэй болсон буюу бүх шувууны үүрнүүд маань шувууны үүрэлсэнх ерөөдөө үр дүнтэй байгаа. Тал хэрийн экосистем өөрөө их чухал ач холбогдолтой өвс ногоо байна. Энэ бомбос үлийн цагаан охтон байна. Түүнийг барьж идэх махын идэвчтэн байна. Тэгвэл тэдэрт бид нар амьдрах орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Энэ экосистемийг цаашид яг энэ чигээр нь авч үлдэх тал дээр бас мөн манай байгаль хамгаалтын захиргаа болон Step Gold компанитай хамтарч ажиллахаар байгаа. Тал хэрийн шууд бол талд үрээ засахт бол маш их эрсдэлтэй байдаг. Яг л өндөрлөг газар байхгүй учраас дандаа тал тийм газар дээр үрээ засдаг учраас магчин гэж амьтдад бол эрсдэх магадлал айгүй өндөр байдаг. Тийм учраас энэ бол газраас дээш 2 метрийн өндөрт ингэж тавьснараа бол шуудад бол өсөж боожход бол маш таатай орчин бүрдэж байгаа маа. Энэ бол үр дүнгээ өгөөд нэг гэсэндээ бол энэ элээ шонхор бол маш их түгээмэл болсон байна. Ерөнхийдөө энэ үүрнүүдээ яваа шалгахад бол шонхор шүүний үүр бол нэлээд үүрлсэн байна. Энэ цамхагны өөр ашиг нь бол бидний байгаль хамгаалагч биднэрт шувуу дурандах тандалт судалгаа хийхэд маш дөхөн болж байна. Муу ялгаагүй нутгийн иргэд малчдын хоорондоо мал хуугаа харах, өндөрлөгөөс юм ажиглах тэрийг бол бүрдүүлж өгсөнд маш их баяртай байна. Тал хэрийн тэгш уудам талд шувуудын үүрлэхний тохиромжтой газар ховор учраас өсөлт үржилтэнд нь сөргөөр нөлөөлдөг байсныг ийхүү хамгаалснаар биологийн тэнцвэрт байдал хадгалагдсан үлдэх таатай нөхцөл үүсэх юм.